цөмийн судалгаатай хамтран ажиллахаар боллоо. Өчтөр бас ярилцэл хийгдлээ тийм ээ. Ингэснээр Монгол улсад ямар үр ашигтай юм гэдгээс. Анх одоо 1973 онд Дубнад байдаг цөмийн судалгааны нэгдсэн институттай хамтарч ажилласнаас хойш хамгийн том хамтын ажиллагааныг ирүүлж байгаа. Ингэснээр бол бид зөвхөн Оросод одоо хоёр улсын хооронд бас энэ бүс нутгийн 10 орны хамтарсан цөмийн судалгаанд манай цөмийн физикчд оролцдог байсан бол одоо дэлхийн хамгийн том цөмийн судалгааны төвтэй манай Монгол засгийн газар одоо хамтарч ажиллаж энэ чиглэлийнхээ хүмүүсийг явуулж илгээж дэлхийн хамгийн сүүлийн тоног төхөөрөмж дээр хамгийн том судалгааны төв дээр их энергийн физик, цөмийн физик бол бүх одоо цөмийн физикийн салбарын судалгаа шинжилгээг одоо албан ёсоор одоо оролцож боломжтой болсон. Урд нь бол яг манай физикчд бол одоо ганц нэгээрээ очиж хувийн шугамаар анкет бүглэж оролцдог байсан бол одоо албан ёсоор Монгол улсыг төлөөлж очиж сууж хамтарч ажиллаж тэдний судалгаа Монгол өргөжлөх боломжтой болж байгаа их даваа талтай. Энэ одоо цөмийн физикийн салбарт суур судалгааны салбарт хийгдэж байгаа хамгийн том хамтын ажиллагааны эхлэл болж байгаа их даваа талтай. Европ өөрөө одоо энэ цөмийн эрчим хүчийг ашиглах тал дээр бол хамгийн тэргүүлж байгаа шүү дээ тийм ээ. Ялангуяа одоо Франц гэдэг юм уу, Англи гэдэг ингээд улсууд тийм. Дийлгэх уу. Ер нь бол Европ энэ энергийн асуудлыг бол цөмийн энергиэс хамааралтай эрчим хүч бас бусад эрчим хүчний их усраас хамааралтай байна. Жишээлбэл Франц улс бол нийт эрчим хүчийн 75% орчим хувийг цөмийн эрчим хүчнээс хангаж байна. Дэлхийн нийт эрчим хүчнийхээ 11 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс хангаж байгаа. Ойрын ирээдүйд нийт эрчим хүчний 30 орчим хувийг цөмийн эрчимээс хангах тийм төлөвтэй байна. Цөмийн эрчим хүчийг хэрэгжүүлсэн. Жишээлбэл Япон улсад бол энэ жил бүх судалгаа шинжилгээ барилгын ажлыг хийж дуусаад энэ жил 2 атомын цахилгаан станц баригдаж ашиглалтанд орж байна. Хоошд одоо нэг 10 атомын цахилгаан станц ашиглалтанд орохоор боллоо. Ер нь бол дэлхийн нийт зөвхөн нэг эрчим хүчний их усраас хараад байх бодлого бол тийм сайн бодлого биш юм байна. Эдийн засгийн одоо аюулгүй байдал талаасаач тэр үндсэн аюулгүй байдал талаасаач тэр олон их усүртэй эрчим хүчний бодлого их чухал юм байна. Энд бол нүүрсний цахилгаан станц бас дээрээс нь хий болон хэрэгэгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчний зөв хослол байх нь зөв юм байна гэдэг энэ бодлого л явж байна л да. Одоо бидний амьдарч байгаа одоо энэ цаг үе гэдэг юм уу? За ирээдүйн 90 цаг үе ерөөс хоёр юм дээр л тогтох гэдэг шиг байна. Нэг бол одоо нэг нь бол мэдээллийн 900 одоо цахим технологи гэдэг юм уу? Цахим ертөнц. За нөгөөх нь бол ерөөсөө эрчим хүчний ертөнц хэрэглээ, эрчим хүчний аюулгүй байдал. Эрчим хүчний аюулгүй байдлаас их зүйл хамаардаг болох гэдэг юм л да. Зөв саяхан бид нар бол Японыг одоо нөгөө Фукушима атомын цахилгаан станц бол одоо атомын цахилгаан станц их усрээс татгалцлаа барьлаа гэл ингээд байсан чинь гүү юм байна. Сая Нүүби ерөнхий асамблеийн урал дээр Японы төлөөлөгч мэдэгдсэн. Харин одоо Фукушима одоо ямар ч аюулгүй болсон. Дээр нь дахиад бид нар цөмийн эрчим хүчний одоо их усрүүдэд нэммээр байна. Энэ дээр нь одоо олон улсын зүгээс ямарваа нэгэн хориг саа тавихгүй байгаа шээ дэмжээч гэдэг зүйл тавьж байл л дээ. Тэгэхээр яг ер нь бол тухайн үед цунамигаас болж одоо олон мянган хүн амьнаас алдсан тухайн үед. Харин атомын цахилгаан станцын Фукушима атомын цахилгаан станцаас болж хүний амьнасанд эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлсэн бол байхгүй. Энэ бас ялгаж салгаж ойлгох ёстой. Зүгээр физик мэддэг технологи ойлгодог хүмүүсийн хувьд бол Фукушима атомын цахилгаан станц ямар дохио өгсөн бэ гэхээр 8 баалын газар хөдлөлтөнд атомын цахилгаан станц өөрөө тэсвэртэй аюулгүй ажиллаж болох юм байна гэдгийг одоо форс мажор гэж юм чинь өөрөө ингэж нотолж өгснөөр энэ атомын цахилгаан станц болон цөмийн эрчим хүчний станцуудын аюулгүй байдал бол их өндөр түвшинд хүрсэн байна. Сая тохиолдолд нэг одоо ослог гарах уугүй юу гэсэн тийм магадaltaй байна гэж юм л та. Гэтэл бол юу гэдгээ та бүхэн анзаардаг бол замын ослоор, барилгын ослоор Монголд өдөрт хэдэн одоо хорогдож байна. Ингээ бодохоор зэрэг энэ нөгөө эрчим хүчний энэ технологийн аюулгүй байдал талаасаа ч гэсэн
бас өндөр түвшинд хөгжсөн. Дэлхийд бол 2 янзын юм явж байгаа бол цөмийн технологи болон дэвшил технологи нэвтрүүлсэн технологийнхаа дагуу аюулгүй стандартыг барих тухай асуудал байгаа юм л да. Жишээлбэл хүмүүс одоо юу гэдгийг одоо ураны тухай жишээлбэл юу гэдэг бензиний тухай ингээ харьцуултуудыг хэлж байгаа юм л. Бензинийг ууж болохгүй, өнөрлж болохгүй, шатааж болохгүй. Гэхдээ бид өдөр болгон машинтай хэрэглээд ингээ явж байна. Энтэй л адилхан ураны хэрэглээ, эрчим хүчний хэрэглээ бол ийм. Гэхдээ нэг аюулгүй байдлаа хангах тухай асуудал нь хамгийн чухал асуудал. Энэ талаар бол дэлхийд өдөр болгон шинжилсэн шинэ нээлтүүд, шинэ одоо алхмууд, шинэ ололтууд бий болж байна л да. Бид нэг зүйлийг их сайн мэднэ л дээ. Одоо тэртээ их гүрнүүд ялангуяа цөмийн жившигтэй одоо шинэ өөр улс орон цөмийн жившигтэй болохыг угаасаа эсэргүүцдэг тийм ээ. Угаасаа эсэргүүцдэг. За Монгол улсын хувьд бол угаасаа цөмийн жившиггүй бүрсэнтэй гэдгээ нэгэн зарласан. За тэрнтэй адилхан цөмийн жившигтэй болохыг эсэргүүцдэгтэй адилхан цөмийн эрчим хүчтэй болохыг нэг тайшаадгүй бас байдал дэлхийн нийт байна тийм ээ. Ягаад гэвэл одоо өөрснөө цөмийн их үүсвэртэй мөрчлөө тэрийгээ зарыг гэж гэх юм уу, борлуулж гэх юм уу, өрсөлдөгч байхгүй болгоё гэдэг үүднээс нэг тийм хандлага их гүрнүүд ялангуяа байх шиг байна. Тийм сонирхол тийм үү. Тэгээ тэр нь манайд үүслээд байна уу гэж би хардаж байна. Эрчим хүч, цөмийн эрчим хүчийг ашиглах бодлогыг хорьсон юм бол дэлхийд дээр байхгүй. Харин цөмийн хукаыг цөмийн зөвсөхгүй байх ёстой гэдэг бодлого бол явж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллага аюулгүй зүйлийн 5 гишүүн орн одоо энэ өрн зохицуулдаг байгаа. Бид бол цөмийн зөвсөхгүй өрн дээрээс нь хил гайлаар цөмийн хаягдл оруулж ирэхгүй байх ерөнхийлөгчсөн зарлаг хууль нь бүгд байж байгаа. Тэгэхээр бол цөмийн технологийн энхийн хэрэглээ энийг бүх салбарт хэрхэн яаж ашиглах, энийг эрчимжүүлэхийг бол олон улсын атомын энерги агентлагаас одоо дэмжиж байгаа. Энэ хүрээнд бол бид нэр жишээлбэл тодорхой хамтын ажиллагаануудыг бол тасралтгүй сүүлийн 51 жил хийж ирсэн байна. Тэгээ энэ салбар үүсгэн байгуулагдаж Монголд хөгжиж эхэлсэнээс хойш 51 жил болсон. Олон улсын атомын энерги агентлагийн гишүүн болоод 41 жил болсон. Энэ урт хугацаанд бол одоо ямар нэгэн цөмийн хүний эрүүл мэндийн нөлөө цөмийн технологи хороо хөнөөл одоо гарсан зүйл бол байхгүй байгаа нь бас том давуу тал. Энэ талын аюулгүй байдлыг сайн хангаж байгаа ийм л туршлагатай орны нэг л болж байгаа л да. Гэхдээ би зөвхөн юу гэж хардаад байна вэ гэхээр зөвхөн цөмийн эрчим хүч ашиглах, энхийн зорилгоор ашиглахыг зөвшөөрж байгаа хэрнээ цаагаараа зөвхөн бодлого нэгүүд. Ягаад гэхээр одоо Монголд одоо юу гэдгийг тийм ээ ураны хайгуул хий барь энэ одоо болсноо 2 дэгч баялгаа тийм ээ. Одоо нэгдүгээр одоо жис гэдэг юм алт гэдэг юм нүүрс гэд байна шүү дээ. За уран гэдэг 4 дэгч баялгаа ашиглая гэхээр одоо янз бүрийн одоо хатуухан хэлэхэд эх оронч гэдэг нэрийн алхавчанд ор ингээ хүмүүс ингээ эсэргүүцээд улдаад чангаагаад байдаг асуудал гарч ирээд шүү дээ. Тэгээ энэ ямарваа нэг гадны нөлөө байгаа биш үү гал гэж би хардаад байна. Яг гоо зүгээр энэтэй холбогдуулж хэлэхэд Казахстан бол 20 жилийн манайтай адилхан байсан. Одоо бол дэлхийн 1 номерын уран экспортлагч болсон байна. Сая одоо Малчид очиж газар дээр очиж үзсэн байна. Бас мэржлийн хүмүүс очиж үзэж байна. Бид бол энэ төвшөнд өрсөлдөх ураны нөөц бол манайд хангалттай байна. Сүүлийн одоо жишээлбэл жилд нэг 50 орчим мянган тонны нөөцтэй ураны ордыг улсын нөөцт хүлээж авсан байх жишээтэй. Манай ураны нөөцийг ашиглах технологийн болон уул уурхай нөхцөл нь бол бусад орнуудад ашиглаж байгаа ураны одоо нөөцүүдээс өөрөө өөртөө хацсан бага байх боломжтой гэж одоо судлаачид үзэж байна л дээ. Тэгэхээр нэг бусад газруудтай өрсөлдөх одоо энэ өрсөлдөгч өөрөөр хэлбэл унтаж байгаа баран матийн нөөц уламж байгаа. Тэгэхээр бол санаатаа санаандгүй манай энэ салбарыг явуулахгүй байгаа бодлого гадна дотноос байхыг үгүйсэхгүй. Тэгээ энийг бол мэдээж хяндаг шалгадаг байгууллага хинээ шалгаад тогтоож байгаа л доо. За тэгвэл өөр нэг асуулт байна. Монгол улсад эрчим хүчний өөр бусад их үүсвэр зөндөө баялаг байна. Нүүрс гэдэг одоо том баялаг байна. Арны эрчим хүч, салхины эрчим хүч. За яг усны нөөц баг ч гэсэн бас нэг усан цахилгаан станц байгуулах бас сэлгэн бүрэн дээр ч тийм тодорхой нөөц байна. Энэ бусад их үүсвэр нөөц байсаар ягаад заавал одоо цөмийн эрчим хүч ашиглах, ураанаа ашиглах энэ тал руу ингээд эднээс ингээд бодоод ирээд явдаг юм бол яах гээд байна гэдэг бас хүмүүс бодож иж магадгүй тийм ээ. Энэ бол нөгөө зөвхөн тэгшүүн хэрэгсээд байгаа зүйл биш. Тухайн улс орн өөрөө энэ өндөр технологи эзэмших атомын цөмийн
эрчим цахилгаан станцтай болох гэдэг бол өөрөө олон улсын түвшинд одоо маш том стратеги ач холбогдолтой зүйл. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь бол энэ эрчим хүчний нэг их өсвөрөөс хараат байна гэдэг бол эдийн засгийн үндсэн аюулгүй байдлаас их чухал ач холбогдолтой. Хараат бус байна гэдэг нь бол дээрээс нь бидний өдөр тутмын амьдрал болвол зөвхөн эрчим хүчнээс хараат болсон. Үнэхээр дэлхийн түвшинд бид үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж байгаа бол дэлхийн рүү экспорт хийхийг хүсэж байгаа бол дэлхийдээ өрсөлдөхийг хүсэж байгаа бол улс орн бол эдийн засгийн аюулгүй байдалтай байхыг хүсэж байгаа бол эрчим хүчний аюулгүй найдвартай их усүрүүдийн одоо тогтвортой их усүрүүдийг бий болгох ёстой. Энэ бодлогуудын нэг хэсэг нь бол одоо цөм эрчим хүчтэй болох бодлого байгаа. Зүгээр энэ бол Монгол Улсын их хурлаас засварын дэвт ашигт болтол цөмийн технологийн талаар баримтлах бодлого төрж байж байгаа, цөмийн эрдэнэ хууль төрж байж байгаа. Цөмийн эрдэнэ газар бол энэ хуулийг хэрэгжүүлдэг, хяналтаа хийдэг ийм л байгууллага, тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ Монгол Улсын бодлогод байж байгаа л зүйл, тий. Олон улсын атомын энергийн газартай 2015-аас 2020 он хүртэл хамтран ажиллах талаар сая бас баримтчиг байгуулсан гэж сонссон. Тэгээ одоо олон улсын атомын энергийн газартай хамтран ажиллана гэхээр манайхан одоо бас нөгөө ойлголтын дутууч гэдэг юм уу янз бүрийн зүйлээс л одоо юу гэдгийг нэг цөмийн цахилгаан станц байгуулах гэдэг юм цөмийн зэвсгийн талаар хамтран ажиллах нь ураанаа л одоо юу ингээл тийм ээ хамаа замбарыг ашиглаад экспортлол цөмийн хог хийдлийн буушлах нэг ингээл янз бүрийн ингээ буруу ойлголт байдаг шүү дээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд юу байдгийг өөрснөө мэдэхгүйгээр бид нар одоо юу гэдгийг нөгөө атомын энергийг амьдралдаа ашиглаад эхэлсэн байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг цөмийн эрчим хүч бол нэг л хэсэг нь. Уран бол бас нэг л жижиг л хэсэг нь тий. Олон улсын атомын энергийн агентлагтай хамтарчлага олон чиглэлүүд байгаа юм л да. Энд бол хүнийг онцлох, эрүүл мэндийн одоо аюулгүй өвчнийг онцлох эмчлэг чиглэлд хамтарч ажиллах төслүүдийг нэгдүгээр эмнэлэг болон хавдар судлалын төвдөр бид нар хэрэгжүүлж байна. Дараагийн нэг асуудал бол малын эрүүл мэндийг сайжруулах, малын онцлогоо эмчилгээний одоо төслүүд, уул уурхайн чиглэлийн одоо лабораторийн чадварыг сайжруулах, хүний нөөцийг сайжруулах, аюулгүй байдлыг сайжруулах гэх олон төслүүдэд дээр хамтарч ажиллахаар болж байгаа. Одоо ойрын одоо 2 жилд тэр бол сүүлийн 2 жилийн цэх одоо 14 15 тэ 15 6 оны цэхэл 15 цэхэлд хамтарч ажиллах төслүүд техник хамт ажиллагаатай хамтрах техник хамт ажиллагааны газартай хамтрах тэдний дэмжлэгээр хийх төсөл 15-20 онд хамтарч ажиллах хөтөлбөрөө бол бид нэр эцсийн байрнуудыг тохирч амжсан. Түүхэндээ бол энэ ойрын жилүүдэд бол нэг өнгөрсөн жилүүд жилд 1-2 төслийг хэрэгждэг байсан бол ойрын жилүүдэд нэг 6 төслийг шинээр хэрэгжүүлж 2 төслийг өргөжлүүлэхээр болж байгаа. Энэ бол их том амжилт. Яг нь энэс бол хамгийн чухлаас нь тодорхойлж хэлэх юм бол малын онцлогын эмчилгээний төсөл, жирам ялзан болон бусад өвчнүүдийг бүрэн уншилж эмчлэх төслийг бол хамтарч хийхээр болсон. Ингэснээр бол бид Монгол хүн эрүүл мах идэнэ гэдэг бол бид бол мэдээж мах голсон хоол иддэг ард юм. Эрүүл мэндийн ач холбогдолтой эрүүл хоол идэнэ гэдэг бол нөгөө талаас бол нөгөө экологийн эрүүл хүнсийг экспортод гаргана гэдэг бол хөдөө аж ахуйн салбар тэр дундаа малчтын одоо малчин айлын гэрт нь цөмийн технологийн гэрэл гэгээ тусах бүрэн боломжтой болж байгаа. Ер нь бол сая хэлсэн энэ мэдээлэл технологи тийм ээ цөмийн технологи гэдэг бол одоо жишээлбэл бид бол зөвхөн хүний харж чаддаг хэсэг байгаа. Харж мэдэрч чаддаггүй бүр жижиг хэсэгт нь бол энэ цөмийн энерги, цөмийн технологийн асуудал байгаа юм. Ийшээгээ. Яг бид нар харж байгаа хэсэг, мэдэрч байгаа хэсэгт нь ийшээ хэсэгт нь бол нэг мэдээлэл технологи тийм үү? Одоо өөр зонд бол мэдээлэл технологи, шуудаа харилцаа холбооны технологи нь энэ талдаа ингээд технологи ингээд явж байгаа юм л да. Одоо жишээл болгож хэлэх юм бол гэмт хэрэгээс урдчлан сэргийлэх, гэмт хэргийн гарсны дараах бичил улмөрийг илрүүлэх цөмийн технологиг өндөр хэрэгжилж байгаа юм л да дэлхийн нийтэд. Хуурамч мөнгөнд тэмдэгт хийсэн байх бол тэрний илрүүлдэг технологи байна.
хил гайлаар одоо хүмүүс үлэх ярьдаг болсон байна. Харт амх зөөж явах юм бол тэрнийг илрүүлдэг. Та нар гайлаар орж ирэхэд та нарын цүнх мөнхөг чинь нэг саунд хийгээл юмар гүйлгэл гаргадаг ус. Тэр чинь бол цөмийн технологиор хууль ёс бараа бүртгэж авч явж байгаа хэсгийг шалгаж байгаа асуудал байгаа. Терроризмээс сэргийлэх тийм ээ. Энэ бүхэнд чинь цөмийн технологиг өргөнөөр хэрэгжилж байгаамаа. Тэгээд энийг бол бид хүмүүс мэдэхгүй байна гэхээс илүү бид энэ амжилт өдөр тутам амьдралдаа өргөнөөр хэрэгжилж байгаа энэ цөмийн технологийн талаар хүмүүст ярьж ойлгуулах, мэдээлэл хүргэх ажил маань их сул байсан байна. Бид энд анхаарч ажиллая. Хүнээс буруу хайхаар өөрөөсөө буруу хайх ёстой гэж одоо төгнөлт хийж энэ дээр одоо дээр дооргүй анхаарч ажиллаж байна л да. Мэдээлэл сул байсан дээр анхаарч ажиллана гэдэг чинь яг л тийм л дээ зөв. Одоо юу гэдэг нь цөм гэдэг юм атом гэдэг юм анхны мэдээлэл биднээс хиймгүй. Бидний өмнөх үеийнх нь бидний үеийнх нь нөгөө ойлголт нь болохоор нөгөө Хирошимад атом бөмбөг гайдсан. Тэгэхээр л ер нь одоо тэр цөмгээ чимж ерөөсөө алж яддаг юм байна. Айхтар хортой юм байл гэж бодсон шүү дээ. Гэтэл өнөөдөр амьдралд цөмийн технологиудад ямар хэрэг болж байгааг мэдэхгүй явж байгаа. Хин нэгнийхээ хорт авдрыг имжлүүлэх, тэр туяа имчилгээ тийм ээ. Одоо тэр таны ярьдаг гайл юм, уулуурхаа үйлдэл. Одоо дээр нөгөө мал аж ахуй маань өсөж байна, мал сөрөг маань өсөж байна, махан экспортод арга ихээр өвчин зовлонтой гэдэг ингээд хүлээж авдаг шүү дээ. Тэгвэл тэрийг эрүүлж өгөх тал дээр цөмийн технологиос хэрэг болж байгаа юм байна тийм ээ. Болох юм байна. Энэ чиглэлээр хамтрах юм. Тэгээ энэ талын тэгвэл яг одоо ийм энгийн мэдлэгийг сурталчилгааг тав хүн яаж хийж байна? Сая нөгөө нээлттэй алганы өдргээд амралтын өдөр бол Сүхбаатарын Чингисийн талбай дээр боллоо шүү дээ. Яг нөгөө нээлттэй танилцуулах өдөр л гэж байгаа юм л да. Бид бол өдөр болгон өдөр болгон нээлттэй 24 цаг нээлттэй одоо бол мэдээлэл технологи өндөр хөгжсөн үед бол бид нар утсаар тий имэйлээр факсаар бүх чиглэлээр гомдол санал танилцуулах хүсэж байгаа бүх хүмүүс бол мэдээлэл нээлттэй. Сая бол бид бол юу гэсэн гэхээр бид ингээд нээлттэй танилцуулах өдөр болж байна. Одоо энэ салбарыг эсэргүүцдэг, эргэлздэг, дэмждэг бүх хүмүүс өгөрж ийн л гэж юм л да. Тэгээд маш олон хүмүүс ирж танилцлаа. Тэгээд танилцахдаа бол хүмүүс бид бол их анзаарахгүй их өнгөрдөг өмнөд их байдаг байсан байна гэж юм л да. Тэгээд тэр жишээлбэл нэг хүн туулзаа зогсож хэлж байгаа. Ой ах нь одоо энэ чинь 29 байгууллага, цөмийн технологи хэрэглэдэг 29 байгууллага оролцсон байна. Эхнээс нь орж ирлээ. Энэ одоо мяатад энэ хэрэгэлтэй юм байна шүү дээ. Бид нар өдрөөр онгоцоор нисгэд онгоцны тэр сандалтыг шийддэг асуудал цөмийн технологитой холбоотой байд юм байна. Онгоцны эвдрэл гэмтлийг одоо юу гэдэг оншилдог энэ зүйл чинь одоо үйл эвдэх сорил үе цөмийн технологитой холбоотой байд юм байна. Энэ хажуу талд нь бас геологи хайгуулан компани байна. Геологи хайгуулах гэх төрөөсөө цөмийн технологиос хөндрөр хэрэглэгдсэн байна шүү дээ гэж хэлж байгаа. Дахиад энэ талд нь одоо юу гэдгийг гэмтэл согоо судлалаар бид нар одоо хөл гараа бэртэйчэд очихоор чинь гадна талаас нь таамагаар биш зургийг аваад одоо ингээд жаахан ясн хуурсан мэ энийг эвлүүлчихдэг гэдгийг цөмийн технологи хардсан байна. Хүний шүд ирүүл бол бие ирүүл гэж хэлдэг энэ шүдний эмнэлгүүдэд бидний зураг авч байгаа бүх зүйл чинь цөмийн технологи байд юм байна шүү дээ. Дахиад ингээд суухаар энэ Монгол Улсын их сургуулийн цөмийн судалгааны төвчин ерөөсөө цөмийн технологи ямар хөндрөөр хэрэгэлдэг юм. Энд одоо хавдар судлал дээр очсон чинь хавдар судлалд энэ үе мөчөвддөг чинь цөмийн технологи шаардчихдээ юм байна. Энэ хавдрыг оншилчихдээ юм байна, бас имчилчихдээ юм байна гэдэг. Дахиад дараа чинь нэг зүйл нь ингээл явахт чинь нэгдүгээр үйлдвэр рүү бамбаа уучрах чинь цөмийн технологи имчилчихдээ юм байна шүү дээ. Ингээд ингээд нөгөө хүмүүс анзаардгүй бид нар ч бас нөгөө бид нар мэдхээс биш бусдад тайлбарлах нь их муу байсан юм байна. Ингээд ойлгох энэ ажлуудыг бол баг болдог бол өдөр болгон хийж юмэр байгаа юм л да. Тэгээ яг хөө энийг бид санхүү мөнгөний асуудал их байна тий. Ер нь цөмийн энергийн газар цөмийн одоо энэ ойлголтын газар маань төр засгийн түвшинд анх хэдэн оноос эхэлтэй юм бэ? Одоо энэ 51 жилийн өмнө 51 жил болцсон байхад хүмүүс одоо яг ингээ манад одоо цөмийн талаар судалдаг, шинжилдэг, бодлогын тодорхойлдог байгууллага байдаг гэж төдийлэн сайн мэддэггүй шүү. Яг мэрэгжлийн хүмүүсийн хүрээнд л яваад ирсэн байл. Одоо яг засгийн газрын агентлаг байгууллага цөмийн энергийн газар гэдэг өөрөө ингэжсэн цагаас жишээ нь одоо миний тухайд тодорхой мэддэг болж ирж байгаа юм. Тэгэхээр олон нийт рүү чиглэсэн ажил руугаа илүү анхаарах юм бол илүү үр дүнтэй юм шиг байна тийм ээ. Тэгэхээр яг гол нь монгол хүмүүс бол их ухаантай сэрэг ардтам. Энэ сэрэг хүмүүст энэ ойлгуулах, таниулах ажлыг хийхтэй бид их одоо юу гэдэг их анзаарах хэрэгтэй байсан юм байна. Тэр хүрээнд бол бид
энд дүгнэлт хийгээд илүү сайн анхаарч хүмүүс танилцуулахыг их оролдож байна. Маш олон төрийн байгууллагуудад бид презентацийн тавьж байна. Дээрээс нь ихтэй сургуулиуд 10 жилийн одоо физикийн багш нар зориулж бид нар одоо сургалтуудыг зохион байгуулж 10 жилийн хүүхдийн сургалтанд тэр амьдралд орхон хэрэглээл гэдэг талаас оруулах хөтөлбөрийг оруулах асуудлыг ярьж байна. Ер нь тэгээд бид энэ ямар чухал юм бэ гэдгийг ойлгуулахгүй байна гэдэг бол их буруу байсан юм байна. Энэ дэр бол анхаарч байгаа. Мэдээж яг өнгөрсөн хугацаанд ажилласан хүмүүс илүү сайн ажиллаж байсан боловч тэр үед яг нөгөө хэвлэл мэдээлэл, олон нийт, сошиал нийгэм чинь тэр чиглэлийн хөгжөөгөөс учраас нөгөө мэдээлэл хурдан тардаггүй байсан. Тэгээд ирэхэд зэрэг энэ чиглэлийн хөгжөөд ирэх энүүгээ дагаад бас энэ хурданд айсамд нийлүүлж энэ салбарынхаа талаар ойлголтыг өгөх нь бас их чухал зүйл болж байна л да. За баярлалаа. Би тэр ярилцах хугацаа үндсэндээ өндөрлж байна. Тэгээд танай газараас ойрын үед хийхээр төлөвлөж байгаа гол ажил, гол зорилт одоо юу вэ? Тэрийг нэг та нэг товчхон гэдэг үг нөхдөд адилж. Ойрын үед бид Орос улбаны улсын Дубна хотод байгаа Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд нэг 20-од орн хамтарсан жил болгоны хурал зохион байгуулдаг. Тэнд бол манайхаас одоо хүмүүс өвж ажиллуулж дахиад энэ жил ямар олдууд болсон бид нар эндээс юунд даваа талтай гэдгийг одоо жил болго хэлцдэг. Энд бол манайхан хүний илгээхээр төлөвлөж байна. Дээрээс нь тэнд ажиллаж байгаа мэрэгчлэлтэнгүүд байна Монгол улсаас. Орос улбаны улсын засгийн газрын тэтгэлгээр жил болгоно 10 хүүхдийг Орос атомын санхүүжилтээр 10 хүүхдийг бакалаврт явуулдаг. Энд явах хүүхдүүдийг одооноос бүртгэж тэр хүмүүсийг орос хэлнийхэн чадварыг сайжруулах ажлуудыг хийх гэж байна. Альва одоо юу гэдэг хоёр машин хоорондоо мөргөлдөхгүй, хоёр байшин хоорондоо бизнес хийхгүй, альва зүйлийн цаана хүн байдаг учраас хүнээ бэлтгэх ажилд бол ерөөсөө илүү их анхаарч ажиллаж байна. Тэгээд эх жил жишээл нодон жил манайх 10 хүүхдээ хостой байсан. Нөгөө орос хэлний шалгалтын дээр ихэвчлэн англи хэл ороод орос хэлний шалгалтын дээр хангалтгүй наваад идэм байна. Тэгэхээр энд анхаарад нэгэнт олдсон боломжийг бүр ашиглах. Дахиад дараа нь бидний хийхээр төлөвлөж байгаа ажлууд бол энэ хүмүүст илүү их зөв ойлголт өгөхийн тулд 10 жилийн сургуулиуд, 10 жилийн багш нар ихтэй сургуулийн оюутнуудтай уулзалтуудыг тасралтгүй хийхээр төлөвлөж байна. Дээрээс нь эх жил нэг юунд бид эмчилгээ уншлагын үндэсний төв ойрын хугацаанд Монгол улс барихаар болж байгаа. Тэнд богино настай изотопуудыг үйлдвэрлэх технологи оруулж ирэх ингэснээрээ бол маш олон хүмүүс гадаадад очиж эмчилүүлж мөнгөө өрдөг асуудлыг зогсоож монгол хүмүүсийн дэмжлүүлж монгол хүмүүс зарлаа хэмнэж нэг явахд бол нэг 10 сая төгрөг гардаг бол энд нэг 2-3 сая төгрөг эмчилүүлнэ. Дахиад дээрэс нь бид нар энийг хийж чадах юм бол дээрээс хавдар судлалын төвд бид тэр одоо энэ онцлогооныхын тоног төхөөрөмжлөг баярлуулж чадах юм бол жилд нэг 4-5 мянган хүн амнасыг аврах тий. Дээрээс нь одоо Орос улбаны улсын наад мужийн тий Хятадын хойд муж болон Азийн орнуудын хүмүүсийг Монгол авч ирж эмчлэх, онцлох одоо маш том одоо төв болох бүрэн боломж байгаа. Энэ лөө анхаарал хандуулж байна. Хүний нөөц гих мэтчлэн ер нь бол хийх ажил бол хил хязгааргүй болон байна. Тэр ажлыг бол хийх тусам одоо ихсдэг тийм л ажил юм байна шүү дээ. За баярлалаа. Тэгээд цөмийн шинжлэх ухаан гэж энэ том шинжлэх ухааны ач холбогдлыг таниулах, амьдралд тэрийг бүтээлчээр ашиглах, хүний амь нас, тэгээд дээр нь эдийн засаг санхүү, зардал мөнгө хэмнэх тал дээр хичээж ажиллаж байгаа та бүхний ажил амжилт хүсье. Бидний урилгыг хүлээж авч үргэлжлүүлсэн юмсанд баярлалаа. Би ч гэсэн бас нөгөө сурчлан таниулах үүргээ хэвлэл мэдээлэл өгöd бас чадах ядахаараа бас та бүхнийг дэмжиж тусалж олон нийт төрөх болно гэдгийг бас хэлмээр байна. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ манай өнөөдрийн зочноор Цөмийн энергийн газрын дарга Тэгш баяр оролцлоо. Студид рүү ярилцлагын нэвтрүүлгийг анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.